Монголын үйлчлэгийг Unitel Labs. Та нар маань галзуу кино сувагтан тавтаа морилцгоо. Заборогийнх нь удаад ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2018 онд гарч байсан My Mister. Зайн галзуу гоё драмыг бид хэдэн ярилцаж яваад та нартай ярьж өгөхөр сонголоо. Жохон дэлгэрэнгүй ярихыг хичээх учраас Jenny-тэй адилхан хэд хэдэн парт болж орохыг анхаараарай. Тэгээ та нарыгаа төвчээртэйгэр хүлээгээд үзснэ гэж мөрөө найдаж байгаа шүү. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол гараж барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-ээр иргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих жоо юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. Саман гих барилга, инженерчлэлийн корпорацийн оффист ажилчдын завгүй ажиллаж байгаагаар кино эхэлнэ. Тэгсэн гинт нэг эмэгтэй чанга хашгирснаар нам гүмийг зочиолоо. Офис дотор шүрэн цох, манайхаар бол одоо алтан тийм ээ. Ханаас ч юм гарч ирээд нэсч эхэлсэн учраас шавжнаа сайдаг эмэгтэйчүүд айж чангаар хашгиралдаж эхэлсэн бол ирчүүд нь цохыг барих гэж хийж байна. Тэгсэн нөгөө цох нэссээр энэ бүх шугааныг үл тоож ажиллаж байгаа нэг эмэгтэй гар дээр суучихна. Нэг залуу цохыг барихаар болгоомжтой төгссөн ч нөгөө эмэгтэй тэр цохыг тоосон шинжгүй дэвтрээрээ цохиж орхиод юу ч болоогүй юм шиг л ажиллаа үргэлжлүүлээд хийдэг. Хагас цагаар ажилладаг энэ эмэгтэйг Жиан гэдэг. Ганц хорхоноос болоод бөө юм болсонд бандсан офисын залуучууд мэлхий дахиад туулаа алж байснаа амруулдан ярилцаж байтал тэдний захирал юм орж ирснээр бүгд эргээд ажилдаа орно. Өмнө нь цохорхоо барих гэж чадаагүй залуу тэдний багийн ахлагч ерөнхий менежер байлаа. Тэрнийг Пак Донхун гэдэг. Дараа нь Жиан бүх ажилтнуудад холбогдох бичиг баримтуудыг түгээж өгөөд цайны өрөөнөөс баахан нэг удаагийн кофе цөмхөлж аваад гарч явахыг Донхун менежер анзаарсан ч юу ч хэлсэнгүй. Энэ үеэр Саман корпорацийн захирлууд дунд эрх мэдлийн төлөөх нууцхан өрсөлдөөн эд шир үсэж байлаа. Корпорацийн залуухан гүйцэтгэх захирал Дуу Жун Юн хэдийгээр их сургуульд Донхун менежерийн доод ангид сурч байсан ч олонний өмнө тэрнийг ерөөсөө танихгүй юм шиг ажилдаг. Тэр орой Донхун кредит картанда зээл аваад ах санхүүн болон дүү Кихүн хоёртойгоо хуулзнаа. Тэр ахта костюм пижак авч өгөхөөр нэг ойдлын газарт ирсэн нь тэр байлаа. Учир нь ахынх нь охин удахгүй хурмаа хийх гэж байгаа. Ахан дүүгээрээ костюм пижак авахулах гэж байгаадаа дурамчхан байсан ч Донхун ахта костюм авч өгөө зогсохгүй бэлэн мөнгө хүртэл өгөх гэж оролдоно. Эхнэр чинь салсан ч гэсэн та бэрийн эцэг юм чинь бэлэн мөнгөтэй байх ёстой шүү дээ. Энийг манай эхнэрийн бэлэг гэд утчих. Хормон дээр очиж чадахгүй гэдэг үлсэн юм аа. Үгүй яагаад хормон дээр чаддаггүй лээ? Томилтоор гадагш явж байгаа. Үгүй ямар хуульч ихэр томилтоор гадагш явдаг байна. Үний юм уу? Үнэн гэсэ. Тэгвэл энэ мөнгөөрч нь хостел авч. Үгүй би тустай авч өгнө. Ингээд ах トゥ гурав нэг газар жаахан суухаар хамт явцгаалаа. Тэр өрөө гүйцэтгэх захирал Дуу жолоочороо гэртээ хөргөөлж хувцас солиод гар утсаа бас сольж нууцаар гарч явна. Тэгээд явсаар нэг эмэгтэйтэй ирээд уулзсанд цаадах нь тэрнийг өдөржин чимээгүй байсанд нь уурлж чамайг их сансан. Ингэж эрхлэхэд цаадах нь манай ажил дээр бүгд л боломж гарвал намайг буулгах гэж оролдож байна. Тиймээс би алдаа гаргаж болохгүй. Тэр тусмаа хоёулаа баригдаж бүрж болохгүй. Гэж тайлбарлана. Тэр эмэгтэй Донхун менежерийн ихнэр байж. Хоёулаа ямар хоол идэх үү? Хоол явж хоол идье. Би нөхөртөө томилтоор гадагш явж байгаа гэд хэлсэн. Энэ үеэр ах トゥ гурав нэг газар суугаад элдвийг ярилццгаана. Тэдний баг дуу кино найруулагч болохыг мөрөөддөг ч бас л амжилтанд хүрч чадаагүй байлаа. Томаахан тэрэнд өөрсдөх нь олон жил ажилласан компаниасаа гарч хуваараа бизнес хийх гэж оролдсон ч дампуураад эхнэрээсээ салж ойр ганцаараа болсон хүний тухай кино хийвэл олон хүн үзнэ гэж зөвлөсөн ч дүүн санал нийлдэггүй. Харин нөгөө талд өдөр нь Донхуны оффист цагаар ажилладаг Жиан оройгоор хийдэг ажлын байрандаа ирчихсэн угаагчийн ажил хийж байна. Тэр орой баг зэрэг халамцуу Донхун метронд суугаад харж явахдаа хамт ажилладаг Жиантай таарна. Тэр хоёр нэг яг дээр буусан учраас Донхун тэрнийг араас нь хэсэг дагсан ч үг сольж чадалгүй явдаг. Жиан гэртээ ирээд гэрлэж асаалгүйгээр өдрийн ажилласаа торуулж авчирсан кофегоо найруулж, оройн ажилласаа торуулж авчирсан хоолны үлдэгдлээ эдэж эхэлдэг. Тэгсэн гэрт нь нэг залуу сууж байлаа. Чамд бас ч гэж хоол авах мөнгө байгаа юм байна. Ягаад гэрлээ асахгүй.
Гэртээ байхгүй байгаа юм шиг дүр үзүүлээд байна уу юу? Гэж асуухтан Жиан тэрэн лүү харсанчгүй шууд халааснасаа мөнгө гаргаад шидэж өгдөг. Чи надтай ойр ойрхон уулзах гээд ингэж багаар мөнгө өгдөг юм уу? Чи юу н хаана ажиллаад байгаа? Миний хувийн орон зайд гадны хүн халтахад би дургу гэж хэлж үзсэн мэт. Энэ үеэр Жианы утсанд асрамжийн газар тугаа эмээгээс нь дуудлага ирнэ. Тэгсэн чи Жиан утсаа авсангүй. Маргааш тэрнийг асрамжийн газарт очиход эмээгийнх нь асрамжийн газрын төлбөр нэхэгчгсэн байж байлаа. Эмээ нөхрөө хараад баярлсан ч ач охиноос нь төлбөр нэхнэ гэж айгаад сонсголгүй эмээ бошуухан тэрнийг яв гэж тогтдог. Жиан найз руугаа утастаж дуудах гэсэн ч найз нь компьютер тоглоод ерөөсөө утсаа авдаггүй. Тиймээс эмээгийн асрамжийн газарт хүрээд ир гэж мессеж бичээд орой болтол хүлээсэн ч цаадах нь ирсэнгүй. Ингээд аргаа барсан Жиан эмээгээ асрамжийн газраас ортой түрээд гарч явдаг. Тэгээд эмээгээ хүнжилтэнд бооч нэг дэлгүүрийн төрдөг тэргэн дотор суулгаад дэлгүүрээс халуун уух юм авч өгөөд автобусанд суугаар хүлээж эхэлдэг. Энэ үеэр найз нь ирээд мөнгөгүй болохоор ирч чадсангүй. Ганц нэг юм зарж өгч мөнгөтэй олж ирлээ. Гэсэн чи эмээг нь хараад цочно. Жиан найздаа ууралсан чи юу ч хэлэлгүй такси барьж эмээтэйгээ хамт гэртээ ирдэг. Жиан найзынхаа өдөр 12-оос 2 хүртэл ирээд эмээд нь тусалж явахыг гуйхад найз нь би 7 хоног л тусалж чадна шүү гэж хэлээд гарч явна. Тэгээд Жиан гэрлээ унтраач халуун кафе найруулж угаад эмээгийнхээ хажуугаар ороод унддаг. Маргааш нь Данхүүний ахын охины хормын ёслол эхэлж Данхүүнч дүүтэйгээ хамт бэлэг бүртгэлийн ажилд дайчлагдлаа. Гэхдээ тэр зүгээр суусангүй. Ирсэн зочдын бэлгийг том ахынхаа заавраар ангилж суuna. Учир нь ах нь өөрийнхөө найзуудын өгсөн хормын бэлгийг салсан эхнэртээ өгөхийг хүсэхгүй. Бүгдийг нь өөртөө авахыг хүсэж байдаг. Тэгсэн эхнэр нь энийг анзаарч бөөн хийлэн болно. Эннээс болоод Данхүүн дүүтэйгээ хамт ээжтэй загнуулж хэлэх үггүй болцгоно. Энэ үеэр Данхүүний эхнэр дуу захиралтай далайн эргээр зугаалж цагийг армаантайг өнгөрүүлцгээж байлаа. Тэр ах 2 ээжиндээ ирээд гомон идэж сөөж уух зур том ах нь ажилд орохын тулд гадуур гарч ганц нэг танилуудтайгаа уулзах хэрэгтэй байгаач кофений ч мөнгөгүй учраас боломжгүй байгаа талаар ойр зургийн мөнгөтэй болох гэж байгаад охиныхоо хормон дээр эвгүй байдалд орсон тухайга хоёр дүүдээ үнэнээ хэлнэ. Бас тэр 22 жил ажилласан компаниас нь 2 хүн охиных нь хормонд ирсэнд үнэхээр ууралсан байлаа. Тэгсэн ээж нь загинж чи гэртээ харь тэхгүй бол энэ хоёр шиг болно шүү гэж Данхүүнд хэлдэг. Энийг сонссон том ах нь Данхүүнд хэрвээ чи над шиг болмооргүй байвал ядаж л ээжийн оршуулганд олон хүн ирээсэй гэж бодож ивэл юу ч болж юусэн ажилласаа л гарч болдгүй шүү. Чи ажилласаа халагдсан мөчтөл би болж хувирна гэж чухалчлан загнаа. Тэр орой Данхүүн гэртээ ирээд хүйтэн зов шийдэхэд эхнэр нь тэрнээс хормон дээр намайг хүн асуусан уу? Би чамд өндөг чанж өгөх үү? Гэж асуусан ч Данхүүн үг дагуулсангүй. Маргааш нь Данхүүний багийнхан нэг том цамхгийн чанарыг шалгах гэж очсон ч хүйтний улмаас дороо нь ажилласангүй. Аргагүй байдалд орсон Данхүүн өөрөө өндөр цамхаг руу шатаар авирж эхэллээ. Тэгээд янданд гарсан цувралтын хэмжээг гараараа хэмжиж угаад өөрөө унах шахаж төхөөрөмжөө унгачдаг. Оройн Данхүүн ажил дээрээ уран мутайхан ирээ зогсож байхдаа Жианы ажиллаж байгааг хараад яриа удаж тэр цохыг зүгээр л алждаг шүү. Чи ер нь өөр юу алж байсан бэ? Гэж асуулаа. Жианыг хүн гэж хариулахад өөртөө ярих дургүй байгааг ойлгосон Данхүүн уучлал гуйгаад тэндээс явдаг. Энэ үеэр Данхүүний шууд удирдлага юун захирал, дуу гүйцэтгэх захиралтай уулзаж, удахгүй болох дотоод сонгуулийн үеэр байдал хаашаа жиргэж болзошгүй байгаа учраас эсрэг талаас хүн оруулахын тулд яаралтай ямар нэг алхам хийх хэрэгтэй байгааг сануулна. Тэгээд эсрэг талын хамгийн сул хүнийг өөртөө үнэнч хүнээр сольжвол болно. Ингэж зөвлөхөд цаадах нь хэрвээ нэгэн дэрстэл гаргах гэж байгаа бол хамгийн сулыг нь биш, харин хамгийн хүчтэйг нь солих ёстой шүү гэж хэлнэ. Тэр өдөр Данхүүнийг ээж нь дуудаад том ахт нь яаж туслах талаар ярилцдаг. Ахад чинь туслахгүй бол болохоо байлаа. Жижигхэн кафеч болов нээлгчүүл ядаж сартаа ганц 2 сая вон олоод байх болов. Тиймээс ээж нь байраа барьцаалаад зээл авах бодолтой байна. Чи энэ байрны зээлийг төлөхөд оролцсон болохоор эхлээд чамаас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж бодлоо. 50 сая воны зээл авчвал болох байх гэж бодоод. Гэхдээ Данхүүн 130 саяар авсан байранд хэн 50 сая вон зөөлөх вэ? Тэгсэн ч та байраа процент авч хэрэггүй гэж хэлнэ. Өшөө манайхан та нар маань контент үзэх зураа Unitel Labs хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Заавал салбарт очихгүйгээр өөрийн гар утаснаас л SIM сэргээх, шин дугаар авах, PUK код харах, нэр шилжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчилгээг авах боломжтой. Яаралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ аваарай гэж. Салбарын үйлчилгээг Unitel Labs.
Маргааш нь юун захирал Сөүл хотын төв дэх дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан нэг барилгын талаар компанийнхаа 3 багт танилцуулга хийж байлаа. Шинэ барилга нь ашиглалтанд орсон ч мэрэгжлийн хяналтын босхийг давж чадахгүй удсан учраас захиалагчид нь боож өгөх гэж байгаа тухай тэр ярина. Тэгээд энэ ажлыг аль баг авах талаар асуухад Донхүүний баг хамгийн цөөн барилга дээр ажиллаж байгаа болж таардаг. Хэдийгээр цөөн боловч маш том төслүүд байгаа гэдгийг Донхүүн тайлбарласан ч юун захирал тэр хил амтай ажлыг Донхүүний багт даалгалаа. Тэр өдөр Донхүүн дэлгүүрт имэдэ памперс авч яваа Жиантай таардаг. Тэгээд мөнгө нь хүрэлгүй үлдээсэн жимсийг нь худалдаж аваад хойноос нь аваачиж өгөх гэсэн ч Жиан аль хэдийн яваад өгчээ. Жианы гэртээ ирэхэд мөнгө хүлэгч гэрийнх нь гадаа ирчихсэн. Төлхүүр таруулаад орох гэж байдаг. Жиан уурлаад тэрнийг балиулах гэсэн ч цаадах нь тэрнийг цохиж унгаад. Чиний амьдрал дууссан заяа. Чи энэ маягаараа нассан турштай. Надаас зээлсэн мөнгөний хөхөг төлсөөр яваад дуусна гэж хэлдэг. Маргааш нь Донхүүнийг ирэхэд офисынх нь нэг л хачин байлаа. Учир нь нүд нь хөхөрсөн Жиан ажилдаа хар шилдэ сууж байна. Энэ үеэр гүйцэтгэх захирал нь тэдний хажуугаар явахдаа гайхаж харна. Удалгүй хүргэлтийн ажилтан ирээд Донхүүнд нэг доктуутай зүйл өгчөөд гараад явлаа. Донхүүн гайхаж доктууг нэгэд хартал дотор нь 50 сая вон байдаг. Тэр мөнгийг тэдний багийн дааж авсан барилгын компаниас өгсөн байна гэж тэр ойлгоод сандарсан ч бусдаа мэдэгдэлгүй шургуулгандаа хийчихнэ. Гэвч харшил зүйлсэн Жиан тэрнийг харсан бололтой байгааг Донхүүн анзаарлаа. Тэгэд орой болж бүгд тарсны дараа ганцаараа үлдээд нөгөө мөнгөө сэмхэн авах гэтэл Жиан ирээд "Гэдээс их хүсэж байна. Надад хоол аваад өг" гэж хэлнэ. Гайхсан Донхүүн Жиантай хамт цайны газарт ороод шүл идсэн ч бандсандаа юу ярихаа нэг л мэддэггүй. Тэгээд Донхүүнийг босч явах гэтэл Жиан ганц сөөж ууцгаая гэж хэлнэ. Тэгээд сөөж уунгаа Донхүү тэрэнд "Найз залуугаас салсан чин дээртэй. Өөр олон залуучууд бий" гэж ах хүний ясаар зовлдог. "Та эмэгтэй хүн зодж ирсэн үү?" "Үгүй. Нэг ч удаа үзээгүй юу. Ямар байдгийг нь асуух гэсэн. Хөлчин дарахгүй байна уу?" Энэ үеэр тэр хоёр сөөж уугаад сууж байгааг дүүн цонхны гаднаас харж таарна. Тэгэд гайхаад Донхүүн лөө "Хажууд байгаа чинь юун эмэгтэй вэ" гэж мессеж бичгэд Донхүүн банднаа. Тэрний гарч ирэхэд ах トゥ хоёр нь Жианыг хэн болохыг нь байцааж эхэллээ. Тэгээд тодорхой юм хэлэхгүй болохоор нь ээжд хэлэндэ гэсээр хоцордог. Тэрээр Донхүүн буцаад ажил дээрээ ирсэн ч хяналтын камернаас болгоомжлоод буцаад гарч явдаг. Донхүүн харих замаараа ихнэр лүгээ залгаж захих юм байгаа эсхийг асуусан ч цаадах нь байхгүй гэж хүндийнхэн хариулдаг. Энэ үеэр Жиан ажил дээрээ эргэж ирээд цэвэрлэгч ахтай хувилдаж барилгынхаа тогийг таслаад Донхүүний шургуулганаас мөнгийг аваад гарч цогтаана. Тэр мөнгө нь хахуулын мөнгө учраас Донхүүнийг цагдаад мэдэгдэж чадахгүй гэдгийг тэр сайн мэдчихвэ. Маргааш нь Донхүүн ажилдаа ирээд шургуулгаа шалгаж үзтэл тэнд нь байсан мөнгө алга болсныг мэднэ. Сандарсан мань хүн хамаг юмаа өнгөчсөн ч доктуудаа мөнгө нь байсангүй. Тэгсэн тэр өглөө Жиан ажилдаа ирээгүй байгааг харсан Донхүүн сэжиг авч тэрний утасны дугаарыг асуусан ч мэддэг хүн нэгч байсангүй. Энэ үеэр юун захирал нэг хүнд даалгавар өгч компани дотоод аудитын газар руу 50 сая воны хахуул өгсөн талаар мэдээллийг дамжууллаа. Улмаар тэд юун захирлын өрсөлдөгч Пак Донгун захирлыг байцааж эхэлдэг. Тэгэд камер шүүж үзээд тэрнийг ямар ч илгээмж аваагүй болохыг батална. Улмаар тэд илгээмжийн ажилтны бичлэгийг хянаж эхэлдэг. Тэгэд илгээмж Пак Донгун захирал биш, Пак Донхүү менежерт очсон болохыг мэдээд юун захирал дэлбэрэх шахна. Тэгэд энэ тухайга дуу гүйцэтгэх захиралд хэлсэнд цаадах нь "За яахав. Тэгвэл хахуул авсан Пак Донхүүнийг халцгаая" гэж хэлдэг. Тэр өглөө Жиан өөрт нь мөнгө зээлдүүлсэн газарт очиод мөнгө өгсөнд цаадуул нь өөр барагдуулагч руу залгана. Наадах ч наад мөнгө хулгайснаас зайлахгүй. Удахгүй хэрэг нь илэрхээр шоронд орно. Тийм учраас наадхайгаа наана байлгаж гэж загсанд офисын залууч Жианыг явуулахгүй саадуулж эхэлдэг. Тэгээд тэрний цүнхэнд байсан доктон дээр Пак Донхүүн гэсэн нэр авааг хараад тэрнийг хулгай хийсэн гэдгийг шууд таамаглалаа. Тиймээс тэр доктуудаа мөнгө бүгдийг нь өгчхөд тэндээс гарч явдаг. Жиан тэндээс гарсан дэрүүдээ мөнгө хүлэгчийн машины хажууд нэг усундаа хүргэлтийн машин зогсож байгааг анзаарлаа. Тэгээд шууд явж очиод тэр машины ачаан дээр байсан хайрцагтай ундаг машин дээр нь унгаж орхиод буцаж гүйлээ. Машиныхын тохиолдолд уурхийг сонссон мөнгө хүлэгчид гарч ирээд машинаа шалгах үеэр Жиан амжиж буцаж ороод ширээн дээр нь байсан доктуутай мөнгө аваад тэндээс зогтдог. Тэр өглөө Донхүүн захирал руу дуудагдаад явж байхдаа Жиантай таарч тэрнийг дуудсан ч Жиан хажуугаар нь гараад явчихна. Энэ зур дотоод аудитын ажилтнууд ширээн дээрх зүйлсийг хайрцаглаж эхэлдэг. Сандарсан Донхүүн хуулийн туслалцаа авахар эхнэр лүгээ залгасан ч нөгөөх нь утсаа авсангүй. Дотоод аудитынхан ч тэрэнд бичлэг үзүүлж аль компаниас хахуул авсан гэж байцааж эхэлцгэн. Донхүүн хэн илгээснийг мэдэхгүй байлаа.
50 саяын бэлгийн ваучер байсан. Тэр мөнгө хаана байна гэж асуухад Донхон хэлэх үггүй болно. Энэ үеэр байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Жиан тогтуутай мөнгөө цэвэрлэж хахад өгөөд тэрнийг хогийн савнаас олсон болгож хамгаалтын ажилтанд өгүүлдэг. Энэ үеэр юун захирлын өрсөлдөгч Пак захирлж зүгээр суусангүй. Тэр камерын бичлэгийг нэгнэггүй шалгаж Донхон илгээмж авсан оройд офсерва ирсэн ч оролгүй будсан болохыг олж тогтооно. Харин илгээмж хүргэсэн хүний утас ашиглалтанд байхгүй болжээ. Азуулгад энэ үеэр цэвэрлэгч ах хүүгийн хамгаалагчд өгсөн тогтуутай мөнгө явсаар Пак захирлын гарт ирдэг. Пак захирлч өөрийг нь хэрэгт хийхин тулд ийм зүйл зариуд зохион байгуулж байгааг ойлгосон учраас тогтуутай мөнгө хүлээж авснаа нууцлж хэргийн талаар мэдэгдсэн имэйлийг шалгаж эхэлдэг. Ингээд дотоод аудитынхан Донхоныг байцаахаа болж шууд ажлаас нь явууллаа. Донхон ч хэлэх үггүй болоод тэндээс гарч явахдаа Жианыг хамт гарыг гэж төгсөн ч Жиан хөдөлсөнгүй. Дотоод аудитынхан хэргийг шалгаж дуустал гар утсыг нь хураахаар болж. Ингээд сэтгэлээр унсан Донхон чи ажлаасаа халагдсан мужтал би болж хувирна гэж хэлсэн ахыхаа үгийг саналаа. Тэгээд тэр эхнэрийнхээ ажил дээр очиод болсон явдлыг ярьдаг. Тэгээд тэр энэ бүхэн авилгын хэрэг биш зариудаар зохион байгуулсан үйл ажиллагаа гэж бодож байгаагаа хэлнэ. Учир нь дотоод аудитынхан догтуунд хэдэн вон байсныг яг таг мэдэж байлаа. Хин нэг надад зариуд мөнгө явуулаад дараа намайг үтгчлээ. Яагаад? Яах гэж ингэсэн байх вэ? Би өгнө шүүгэндээ хийсэн л дээ. Надад уг нь сэжгэлж байгаа нэг хүн байгаа. Энэ бүхнийг сонссон эхнэр нь дуу захирал тэрнийг ийм байдалд оруулсан гэж таамаглалаа. Энэ асуудал дээр ажиллаад өгөөч. Компанид мэдээлэлгүйгээр. Компанид мэдээлэлгүй ажиллах боломжгүй. Юу ч гэсэн чи төрхүүлээч. Яарч бодлого болох битгий хийгээрэй. Ингээд эхнэр нь дуу захирал руу залгасан ч дуу захирлын нууц утсан салгаатай байлаа. Тэгээд тэр гудамжны утаснаас үндсэн дугаарлуун залгаад Донхоныг ийм байдалд оруулах нь яаж байгаа юм бэ? Одоо тэр энэ асуудлын учрыг тайлах хүртлээр зогсохгүй шүү дээ гэж сануулдаг. Гэвч дуу захирал хуралтай байна. Дараа ярэ. Ингээд утсаа тасалчихна. Энэ үеэр компани захирлуудын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэж байлаа. Эвгүй байдалд орсон юун захирал Донхонд хэрэгэ тохоод бушуухан энэ асуудлыг хаах хүсэлтэй байсан бол хэргийн сэжвэрээс барьж авсан Пак захирал тэр мөнгийг хэн илгээсэн болохыг заавал тогтоох ёстой гэж үзэж байдаг. Авилгын асуудлыг мэдээлсэн имэйлд Пак Донгон гэж бичсэн байсан. Тэгэхээр энэ асуудал надтай холбоотой болж таарад байна. Адилхан нэртэй болохоор андуурсан юм байлгүй дээ. Нэрийг андуурч болохч албан тушаалыг нь хамтд нь андуурна гэж байх уу? Авилга өгсөн байж болзошгүй компаниудыг шалгахад хэргийн учир тайлагдж л таарна. Ингээд захирлуудын зөвлөлийн хурал тарахад Пак захирлын практикийнхэн хоорондоо энэ хэрэгээр дамжуулаад дуу гүйцэтгэх захирал, юм захирал хоёрыг хоёуланг нь зайлуулж болох юм гэж ярилццгаана. Харин нөгөө талд мөрдлөгийг яаралтай зогсоохын тулд Донхонээр бурууг нь хүлээлгэж, ажлаас халагдах өргөдлийг нь бичүүлэхээр болцгоодог. Тэр өрөө Донхон ажлынхаа гадаа хүлээж угаад Жианыг нууцаар дагаж эхэлнэ. Тэгээд метронд гүйцэж очиод хэлнэ. Дараагийн буудлын дээр бууж ярилцсан. Тэр мөнгө хаана байна? Би хогийн савнд хайчихсан. Дараагийн яг дээр Донхон тэрнийг татаад метроноос буулгах гэсэн ч нэг залуу Жианыг өмөрчөд тэрнийг метроноос түлхэж орхино. Аргагүй байдалд орсон Донхон ээжтэйгээ амьдардаг баг дүүрүүгөө ярьж цагдаа найзыг нь лавлна. Тэгээд 50 сая вон олуулах хэрэгтэй байгааг хэлэхэд ах トゥ хоёр нь яарад хурж ирцгэлээ. Болсон явдлыг сонссон дүүн дэлбэртлээ ууралсан бол халамцгүй байх нь ямар ч нэмэр болдгүй. Тэгээд аргагүй байдалд орсон тэр хоёр метроны буудлын үүдэнд зогсоод Жиантай адилхан царайтай хүнийг хайсан ч нэмэр болсонгүй. Үүнтэй зэрэгцээ Донхоны баг дүүгийн найз цагдаа Жианы гэрийн хаягийг хайсан ч олж тогтоож чадахгүй байлаа. Харин нөгөө талд мөнгө хүлэгчдтэй муудалцсан Жиан найзынхаа гэрт эмээгээ авчирчээ. Мөнгө хүлэгч Кван Хэл харин Жианы гэрт очихсан тэрнийг хүлээсээр байдаг. Энэ үеэр юун захирал Донхон дээр ирээд тэрнийг караоке дагуулж авчираад уух ямар тайлж эхэлнэ. Донхон эхэндээ бие барьжуулсан ч эрчимтэй 3 татаад халж эхэлнэ. Би ойлгож байна. Чамайг хахуул авах юм биш гэдгийг би сайн мэднэ. Харин мосод хүмүүс мэдэхгүй байна. Чамайг чадварлаг залуу болохоор би нөмөртөө авсан. Их сургуулийн доод ангийн төвчнэ. Гүйцэтгэх захирал болчхоор чамд хамааргүй л байгаа. Дуу захиралд ч бас эвгүй л аваа байх. Гэхдээ дуу захирал чамд их сайн шүү. Данч маш харамсалтай нөхцөл байдал үүсчлээ. Чи хил ам гаргалгүй ажил өгч. Дараа нь би чамайг нэлээд боломжийн ажилд оруулж өгнө шүү. Энэ үеэр дуу захирал Донхоны их нартай уулзаж байлаа. Донхоныг ажлаас нь халдаг нь яаж байгаа? Би өөрөө салах өргөдлөө өгчнө гэж хэлээ үсттэй.
Чи салах хөргөдлөө өгсөн чи тэр манай компанид ажиллаж байгаа цагт би хизээд компанийн ажилтны их нарыг салгаж авч суусан нэр зүүсээр байх болно. Тэгээд ч тэр үед Донхун бидний талаар мэдээд өшөөгөө авахар шийдвэл бүртэн асуудал дэгдэх шүү. Тийм учраас Донхуныг халагдах хөргөдлөө өгсөний дараа салах хөргөдлөө өг. Тэгвэл дараалал нь зүг болно. Ажлаасаа халагдаад эхнэрээсээ салчвал хитрхи хатуу биш үү? Чамд өөр санаа байгаа мó? Бид ч муу хүмүүс болж байна. Маргааш өглөө Донхун ажлынхаа ойролцох дэлгүүр дотор зогсоод Жианыг хүлээж байлаа. Тэгээд тэрнийг харсан даруйдаа явж очиод чи тэр мөнгийг надад яаралтай буцааж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цагдаа дээр мөрдөн байцаалт эхлүүл чи гарахарцгүй болно шүү гэж сануулдаг. Гэвч Жиан тэрнийг тоолгүй ардаа үлдээгээд ажил руугаа ордог. Аз болоход Донхун үнэмлэхээ төр хураалгачихсан байгаа гэж хамгаалагчид хэлээд офис руугаа нэвтэрч чадлаа. За sorry буруу гэлсник 2 реклам алгадаад. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Quiz Lab нь The Nun аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсэж алдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл уздах уу? Quiz Lab. За, тайлбартаа эргээд орцгоё. Жиан ч цэвэрлэгч ах хүүтэй цаашид яах талаараа ярилцсан. Харин нөгөө талд юн захирал паг захиралтай уулзаад Донхун авилгал авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Их сургуулийн доод ангийн хүүхдийнхээ дор ажиллах хэцүү байсан гэсэн. Тэгээд ч мундаг инженер хүнийг барилгын чанар шалгах нэгж рүү шилжүүлчихсэн болохоор дургүй байх нь аргагүй гэж тайлбарладаг. Мөнгө нь яасан гин? Халагдах гэж байгаа хүн яалаа гэж мөнгө өгөхөвд? Тэгвэл төр хүлээж байгаарай. Энэ 50 сая вон байна. Цэвэрлэгч дотоод аудит эхлэхээс өмнө хогийн савнаас олсон байсан. Донхун энэ мөнгийг хааш нь буцаахаа мэдэхгүй хогийн савнд хийсэн байна. Гэхдээ та нар юу н яагаад тэр хүнийг халах гэж ингэтлээ улаарад байгаа. Чи ганцаараа ийм юм хийх хүн биш. Дуу захирал ард нь байгаа юм биш үз? Наад үгээ мэдэж яраарай. Өдөрдох зөвлөлийн даргын эрүүл мэнд сайнгүй байна гэд дуу захирал тэрний хувьцааг ашиглаж компаниг бүхэлд нь өөрийн болгох гэсэн юм биш үз? Тэгээ та нар замд нь саад болж мэдих хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулж байгаа юм. Намайг хэрэгт оруулах гэсэн чи бүтлгүүч ч гэсэн. Тэгээд одоо хэрэгэ нуух гэж Донхуныг золигт гаргаж байгаа юм. Тэгдэггүй маа. Дуу захирлыг тузын дарга болохоор чи өөрөө гүйцэтгэх захирал болох гэсэн юм аа? Харин чи өөрөө ван даргыг тузын дарга болохоор нь гүйцэтгэх захирал болно гэж бодсон юм биш үз? Өөрөөсөө дор хүн миний дээр гарахыг би үзэж чаддаггүй хүн. Хэрэг мэдэхгүй байгаа хүн бүрийг би замаасаа зайлуулдаг юм шүү. Дуу захирал энийг чинь сонсох л байх. Заавал сонсохоорой. Гэхдээ энэ үг чамтай ч бас хамаатай шүү. Тэр өдөр дуу захирал эмнэлэгт байгаа тузын дарга дээр яарж очлоо. Тэгсэн ван захирал аль хэдийн очижгсан Донхун 50 сая вооны хахуулыг хогийн савнд хайжгсан байсан тухай хэлчихсэн байдаг. Энийг сонссон тузын дарга нөгөө гунигтай царайтай залуу юу? Би эмнэлгээс гарахаараа тэрнийг хоолоор дайлнаа гэж хэлжгээд яваад өгдөг. Ажил дээр ирсэн дуу захирал паг захиралтай таарч лифтэнд хамт суухад ард нь Жиан хамт явж таарна. Энэ үеэр дуу захирлын илүү утсан дуурсанд дуу захирал бандсандаа утсаа авч чадахгүй зогссоор байдаг. Энийг анзаарсан Жиан халааснаас нь утсыг нь сэмхэн аваад өөрийнхөө утас хэмшгэл таслаад халаасандаа хийчихнэ. Обст ирсэн хойно дуу захирал 50 сая воныг олсон гэж сонссон. Тузын дарга энэ асуудлыг чимээгүй орхих гэсэн. Гэхэд паг захирал Донхунийг буцааж ажилд нь аваад авилга явуулсан компанийг олж тогтооно гэж шийдэмгийг хариулна. Дуу захиралж тэг гэж хайхрамжгүй хэлээд тэрнийг гаргадаг. Тэгээд тэрний гарсан хойно бушуухан Жианаас утсаа авах гэж гарна. Энийг хүлээж өгсөн Жиан олон хүмүүсийн нүдэн дээр утсыг чинь өгч болохгүй байгаа учраас ажил тарсны дараа өгье. Та намайг орой сэндвичэнд явуулаарай гэж мессеж бичдэг. Тэгээд дуу захирал гудамжны утаснаас дуу хүний эхнэр рүү залгаад өөрлөө нь залгахгүй байхыг сануулж буцаж ирнэ. Энэ үеэр өрөөнд орж ирсэн Донхун Жианыг ажигласаар байлаа. Тэгээд төсөлгүй паг захирал дээр очиод би мөнгийг хүлээж авсан чинь өөртөө аваагүй. Гэтэл паг захирал хариудна би мэднэ гэж хэлээд мөнгийг ширээн дээр гаргаж тавина. Цэвэрлэгч авчирч өгсөн юм. Чи аудитын багт авчрах ёстой байтал хайж жил байдаг. Дүүрцэн хөр юм аа. Цэвэрлэгч сайн хүн байж таарсан нь чиний аз.
Тузын дараагаа энэ явдлыг мэдж байгаа. Чи хогийн савнд хийсэн гэдгээ яагаад хэлээгүй юм? Надад итгэхгүй байх гэж утсан юм аа. Чам шиг хүмүүс ийм болохоор л юун захирал шиг хүмүүс даварж байдаг юм штэ. Тэр мөнгийг юун захирлын өмнөөс илгээсэн компаниг олж тогтоо. Тэндээс гараад Жиан тэр мөнгийг хайчихсан гэж үннээ хэлсэн болохыг Донхун ойлгоод дотроо гимшдэг. Харин багийнхан нь юу хэлэхээ мэдэхгүй дэмэл бүлтэлзэж байлаа. Удалгүй дотоод аудитынхан тэдний хайрцагтай эзүүлсийг авчирсанд Донхун эргээд ажилдаа орох нь тодорхой болно. Сайн нэг юм тайвширсан багийнхан нь бидүүхэндээ баярлж эхэлцгэлээ. Харин Жиан л юу ч болоогүй юм шиг л ажиллаа хийсээр. Донхуныг утсаа авсан даруйдад сэнэглээд асаатал дүүн залгаад 1998 онд төрсэн Жианы гэрийн хаягийг оллоо гэж мэдэгдлээ. Хариуд нь би мөнгө олцсон гэж тэрний хэлэхэд ах トゥ хоёр нь чи мөнгө шүүгний хараар унгаацсан юм уу? Шимнэс болоод ингэтлээ гай болох гэжтэй гэж хашаарлаж эхэлдэг. Тайвширсан Донхуны гадаа агаарт сууж байтал багийнхан нь ирээд "Пүү, та 50 сая воныг хогийн савнд хайчиж байгаа юм уу? Мундаг юм аа" гэж яриад нь. Энэ үеэр бичиг хэргийн зүйлс тарааж явсан Жиан Донхуны эхнэрээс дуудлага ирж байгааг хараад тэр дугаар нь дуу захирлын нууц дугаар руу залгаад байсан дугаар мөн болохыг таньдаг. Донхун эргэж ирээд бүх зүйл сайнаар эргэсэн гэдгийг эхнэртэй хэлнэ. Энэ үеэр дуу захирал цаашид яах талаараа нухацтай бодож байлаа. Ажил тарсны дараа Донхун Жиан дээр очиод би чамайг оройн хоолоор дайлаа. Ихэд цаадах нь би үлсээгүй гэж хэлнэ. Энэ үеэр дуу захирал өрөөнөөсөө гарч ирсэнд Донхун ч явлаа. Тэгээд Жиан дуу захиралд хэлнэ. Би сэндвичэнд яваад ирэх үү? Камер харж байгаа учраас шууд өгч болохгүй. Надад аяг кофе авчираад өг. Мөнгө. Би өдөр хоол идэггүй. Жианыг ирэхэд юу хийдгийг нь тэрнээс асуухад бичиг сасны ойр зур ажил хийдэг гэж хэлээд таныг яагаад нэг юм уу менежерийг халах гэж ингэтлэг хичээгээд байгааг гайхаад байсан чинь учрыг нь олсон. Тань руу залгаад байсан дугаар тэр хүний утсан дээр эхнэр гэж хадгалагдсан байсан. Гэт шууд хэлждэг. Мань захирлж барьцаалдалгүй. Тэр хүн миний хуучин ангийн хүүхэд. Би хуулийн зөвлөгөө авахар залгасан юм. Гэхдээ та яагаад дунд насны эмэгтэйтэй болцд юм бэ? Тийм хөөрхөн юм бах та. Та үнэхээр болцд юм байна те? Гэж хэлээд өрөөнөөс нь гарахад нөхөр араас нь гарч ирээд төр хүлээгэж ярилцсан. Тийм байл үү дээ. Таныг намайг алуулахаар алуурчин хөсөлхнө гэж бодлоо. За энэ түрээд энэ галзуу киноны part 1-ийн тайлбар маань дуусч байна. Яасан зөвхөн хэсгээр нь дуусгайцсан уу? Уучлаарай. Мөрөн ханаацтай тэгээ жоох ядралттай байгаа учраас хамаагүй удаа ярьж болохгүй байгаа шүү. Энийг та нараа маань ойлгож байгаа гэж найдаж байгаа шүү. Окей. За тэгээд ямар тач энэ галзуу цувралыг эхлүүлээд авлаа. Тэгэхээр эхлүүлсэн юм чинь дуусгах нь ойлгомжтой. За тэгээд Marvel яава бороо хөөе гэсэн нөхдүүд маань бас байгаа. Тэгээд манайд энэ талаар ярилцж байгаа шүү. Яг хэдийгээр эхлүүлэх үү яхаа их үү? Та нараа энэ сонсч байна. Бороогийн хоолоо ингээд ийм л болчиход байна. Энэ новши ханадыг та нар хүрвээ. Эрүүл мэндэд анхаарцгаан шүү. Манайха над шиг болчих. За тэгээд Marvel-ийн сураг ажиг сонсогдох юм бол борон тэгээд нэн дараа бас постоор та нартай мэдэгдэнэ. Тэгэхээр та нар маань төвчээртэйгээр хүлээхэл тэгэл болоо явчихж байгаа юм шүү дээ. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар маань Bari Center банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үйл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол граш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ийн их хуралдаа офисын 12 давхурд байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-уудтай Quizlab Mongolia хамтран ажиллалаа. Quizlab нь Данан аимшигын киноноос сэдвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсээ чалдна. Итгэлчин чамайг аврах уу? Эсвэл устгах уу? Quizlab. За бас контент үзэх зураа салбарын үйлчилгээг Unitel app-аас. За тэгээд тайлбар маань таалагдсан бол моброгоо дахиад илүү олон гоё кинонуудыг яриулмаар байвал subscribe гэдэг дээр дараад дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих гоё юм. За үг болдож өхөр болтлоо гэдэг шиг хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай.